нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага ирж байгаа мэдээлэл бол ерөн бол сүүлийн 2-3 жилийн хугацаанд бүгд найрамд Хятад улсын 90 хотын зүгээс улсын хилээр за өнгө үзэмж муутай бүрэн бус тээврийн хэрэгсэл нэвтэрч байна. Мөн одоо хүн тээврийн автомашинаар хэмжээний ачаа зөөх ийм зөрчлүүд илэрч байна. Энэ зөрчлөө засуулах талаар зам үйл сумын удирдлагад дараа шаардлагууд ирж ирсэн байна. За яг өнөөдөр үүссэн нөхцөл байдлын хувьд бол бүгд найрамд Хятад улсын зүгээс бүрэн бус за дараа ачаа норм тээв зөрчсөн хүн тээврийн автомашинд их хэмжээний ачаа тээвэрлэж улсын эрэл нэвтэрсэн гэсэн одоо 17-аас 18 жолоочийн одоо хил нэвтрэх эрхийг нь хаасан байна. Үүнээс үүдэлтэй тухайн жолооч нар чагсаал цуглаан зохион байгуулсан байна. Эсэргүүцтэй илэрхийлсэн. Үүндээ нэгдэж бас мөн тооны иргэд яагаад 30 орчим иргэд энэ одоо чагсаал цуглааны зохион байгуулж эсэргүүцтэй илэрхийлж улсын ирлэр одоо нэвтрүүлэхгүй гэдэг иймэрхүү үйл ажиллагаа явуулсан байна. За яг энэ үед бол Улаанбаатарын чиглэлээс замын үд бомтор дамжин бүгд найрамд Хятад улсын 90 хот руу гарч байсан 14 том орон автомашинд 200 орчим иргэд сууж явсан байна. Өөрөөр хэлбэл одоо улсын ирлэр нэвтэрч ирсэн хүмүүсийг хууль дүрмийн дагуу явж байгаа улсуудыг улсын ирэл нэвтрүүлэхгүй гэж үйл ажиллагаанд нь одоо саад учруулж тээвэр хэрэгслийг нь одоо явуулахгүй гэж урдуур нь орж зогсох автомашинаараа замыг нь хаах зэрэг ийм үйл ажиллагаа явуулсан. Үүнээс үүдэн бас иргэдийн хооронд бас тодорхой маргаан үүссэн. За энэ дагуу одоо нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас тухайн газарт очиж нийгмийн дэг журам сахиулах ийм үйл ажиллагаа зохион байгуулсан. За энэтэй холбоотой бас тухайн 14 одоо том орон автомашин сууж явж исэн 200 гаруй иргэдийн зүгээс цагдаагийн байгууллагт мөн шаардлага тавьсан. Одоо зүгээр одоо хууль дүрмийн дагуу улсын ил нэвтэрч байгаа хүмүүсийн цаг нарыг барж байна. Одоо энэ нийшээ бид нар нэвтэрч явах хөдөлгөөний саатарчулж энийг зохицуулаа гэсэн шаардлагуудыг тавигдсан. За энэ дагуу бол цагдаагийн байгууллагаас тухайн одоо замын үд бомтын хөлийн зэрэгтэй хамтраад тухайн автомашинуудыг бас өөр замаар улсын ил нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ үеэр мөн жолооч нар бас мөн хөдөлгөөнд нь саад учруулж тээвэр хэрэгслийнхэн урдуур орж хөвтөх. За автомашинаараа замын хөдөлгөөнийг нь хаах гэх мэт ийм одоо хөл бус үйл ажиллагаа явуулсан байна. Газар дээр нь хэвжрэн агуулгыг зохион байгуулж байгаа хүмүүсээс мэдээлэл авахд бол 30 настай 30 орчим настай хээгч хүн. За ерөн бол энэ автомашины хөдөлгөөнд оролцуулах гэж урдуур нь орж хөвтөх. Биеийн байдал муудлаа гэж газар унах ийм үйл явуулсан. За энийг бол цагдаагийн байгууллагаас яралтай тусламжийн төв рүү шуурга дуудлага өгөөд яралтай тусламжийн эмч хурж ирж тухайн одоо бие мөцөн хэрэгний одоо биеийн байдалд үзлэгээ шинжилгээ хийсэн. За урьдчилан байдлаар яг яралтай тусламжийн тэр эрүүл мэндийн байгууллагаас өгж байгаа мэдээлэлээр ямар нэгэн гэмтэн гибит нийлэрд гэм шарах байхгүй гэсэн мэдээллийг бол ирүүлж байгаа. Монгол улсын иргэн үндсэн хуулиар олгогдсон эрх байгаа. Энэ жагсаж цуглах үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх. Гэхдээ энэ үйл ажиллагаа маань Монгол улсын жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар зохицуулагдана гэж зааж өгсөн байдаг. За жагсаал цуглаан хийх журмын тухай хууль нь бол байгууллагатай мэдэгдээд энэ өмнө самуун дэгдээхгүй байх, бусдын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх гэдэг олон заалттай. Эдгээр иргэд маань бол өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаж цуглах эрх нь нээлттэй хэдиж бусад зорчиж байгаа иргэдийн хөдөлгөөнд нь саад учруулах, бусад улсын эрэл одоо нэвтрэх гэх тээвэр хэрэгсэлтэй зам дагуу зорчиж байгаа иргэдийн хөдөлгөөнийг нь цаармжуулах, зогсоох ийм оролдлого хийх нь бол өөрөө хууль тогтоом зөрчиж байгаа асуудал. Энэ дээр бол цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулна. Ерөн бол иргэд Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон одоо жагсаж цуглах эрх нь байдаг гэдэж энэ хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулахыг бол цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.